өрөвдөр жигдэх хүн надтай уулзаад та одоо дэмжиж туслаарай гэж эцэг хүний хувьд нэг сайхан захижсэн. Яг үндсэн одоо техникүүдийг маш гарамгаа гэдэг. Дээр нь одоо манай үндэсний бүхий техникүүдийг ч гэсэн одоо хослуулж барилддаг учраас энэ өндөр амжилт гаргаж байсан. Авьяаста гол ясны бэрта дархан эрдэнэ сэлэнг гээд үсийн тэмцээн нөгөө багасаа цугаараад нэгнийгээ мэддэг болсон. Тэгээ явсаар хагаад чигшээ өгдөг гэж уулзсан да. Монголын жудоо өхийн үе үеийн Арвалдар тамирчдын амжилтын бүх. Энэ цагт жигнэгт зураатаж Монгол гэдэг нэгэн нэрийг дэлхийн дайдад алдаршуулан дурсгаж дархалсаар байгаа билээ. Монголын жудоо өхийн нэгэн цаг үеийн шилдэг тамирчин. Жудоо өхийн хөгжлийн түүхэнд үнцэнтэй хувь нэмэр оруулж яваа шилдэг дасгалжуулагч. Өндөр алтай, сутай хайрхан, хасагт хайрах нийхүү, Говьлтай аймгийн Жаргалан сумын уугуул, нийслэлийн алайх дүрэгт мэндэлж, найрамдлын Дархан хотод усан торнож, тэрл нутгаас тодорсон эрхэм алдартныг бахархал нэвтрүүлгийнхээ хойморт хүндэтгэн заллаа. Сайхан намарчж байна уу? сайхан намарч байна. За, спортоор анх хичээлж эхэлсэн түүхэн зам нь хэдэн онд анх эхэлж байваа? Манай ах 1982 онд Дархан хотод нүүж шилжиж өтсөн. Тэгээд би 1986 оноос анх чөлөө түхийн секцэнд тэр аймгийн арслан Баян-Онгорын Сумья гэдэг багшийнхаа анх шавьнд орж ирсэн. Пүрэвсрэнгийн Сумья багш. Тий. Чөлөөтөр тэгээд бэлтгэл сургалт хийгээд ер нь ямар хугацаанд хичээлсэн? За нэг 3 жил авцаал 3 жил өргөх нэг 2 жил авцаал болсон баг. Тэгээд Сумья багш маань Улаанбаатар руу буцаад шилжсэн. Яг тэр үед хойноос Улаадаас Баасан сүрэн багш маань ирээд тэгээ самбаар урилдаж байгаад бас дахиад нэг 2 жилийн дараа багш маань буцаад Улаад яваад гисэн. Тэгээд Батлан багш дээрээ очиж тэгээд Батлан багш дээр очисноос хойш жудоо өхөр яг үндсэн барилж гисэн дээ. Чөлөөтөр Сумья багш нар 3 жил хичээлэх хугацаанд энэ тэмцээн уралдаанд орсон уу? Чөлөөтөр орсон. Тэр нөгөө нэг Эрдэнэтийн гокийн тэмцээн, Сэлэнгийн нөгөө даньгаан тэмцээн гэдэг тийм тэмцээнүүдэд өсвөрийн тэмцээнд орж ирсэн. Гэхдээ нэг амжилт үзүүлж байгаагүй гоё да. Самбын амжилтууд ер нь гарсан. Самбаар яг л анх 1989 онд өсвөрийн улсын аваргаар анх хүрэл медаль авчихсан. Тэр нь Дархан хотод болж ирсэн. Тэгээд анхныхаа өсвөрийн улсын аваргын медалийг самбаар авчихсан. Тэр нь 48 кг хэмжээнд. Ингээд бас бэлгшээлтэй сайхан үйл явдал болсон байна. Хүрэл медаль гэдэг чинь ялж авдаг медаль. Тэр үеийн анхны амжилт аргагүй л одоо онцлохоор амжилт байж таа. Мэддэг мэхэн давхар амжуулгасаар байгаа л тэгэл хүрэл медаль авчихсан. Тэр үе чинь одоо манай энэ юуны самбын олон улсын хэмжээний мастер Наран гэрэл гэдэг. Огноны наран гэрэл. Огноны наран гэрэл тий. Тэр чинь манай жингийн одоо ганц бурхан 0 шүү дээ. Дандаа төрүүлдэг. Би тэрэнд зооны аварганд 11-0-оор өчгчихсэн. Тэгээ 5 дугаар ангийн хүүхэд байсан. Тэгээд нэг ганц 2 сар хоцрож ирсэн. Тэгэл ер нь бол бэлтгэл сургуультаа тогтмол сайн хийж, ер нь бол авьяастай. Ер нь бол тийм юм сурах авьяас бол ер нь бол тийм өгөгдөл гэж ярьдаг юм да. Одоо бол тийм өгөгд байсан. Сумья багш болохоор яг бүр ингээд мехийг ингээд детальчл заадаг байсан. Эхлээд гар энэ дээр очин, дараа нь энэ өвдөг газар хүрэх ёстой. Тэгээд энийг гараа яваад ингээд ингэж унгаана гэд. Яг Хүнбаатартай адилхан нэг хөөргөө чөлөөт барилтад огч жоохон ороод багшаас нь болгарсан юм байна. Шууд жигтэж аваад заал руу оруулаад заач. Одоо жижигүүд ч юм бол самб ч юм бол тэгээд. За тэгээд 9 дэх чи би ч нэг 7 молдгоор ингэж байсан ахт авсан баха. Баска багш бол ерөөсөө бидэртээ юм найз юм шиг болчдөг. Зөвхөн бид нар дундор бол тоглоол, хөгжилдөөл хүнийг дандаа нөө шарын хөдөл гэж барилдуулдаг. Тэгээд яг ингээд бидэртээ цуг л яг найз юм шиг ингээл цуг байгаал инээлдээд хөхрөлдөөл ингээл хааж явсан ингээд цуг ингээл тэгэл нөө дээр нь бас нөө акробатын дасгалуудыг бидрийг аягүй хэлэгдэг гэсэн. Өдөржингөө янз бүр акробатын дасгалуудыг тэр их бидний хөдөлгөөний хвсэлд аягүй их тийм хэрэгтэй байсан болов уу гэж боддیں۔ Одоо надад өчрээд тэгээд одоо их олон сайхан тэмцээн уралдаанд
Красный Камск гэдэг одоо тэмцээнд анх удаа Орсын улааны улсад тэмцээнд хүүхдийн тэмцээнд орсож алтан медаль авсан. Тэгээд энэс хойш зөндөө олон сайхан тэмцээнүүдэд бид хамт явж тэмцээнүүдийнхаа бэлтгэл сургуулийг хамтарч хийж исэн. Батлан дасгалжуулагч байвал одоо яг жудаа бүхийн яг авсаг зааж эрдэм сургасан. Ингээл тохооноос орчлоо гэж штэ. Яг л салахгүй штэ. Яг л хажууд наалдаал ингээл за одоо миний хүүд ингэ шүү. Одоо ингэ шүү гэл ерөөсөө яг ерөөсөө байнга ерөөсөө хажуунаас салахгүй гэл. За миний одоо текст одоо ийм ихст одоо тэрнтэй барилдах юм байна чи одоо ингэх ёстой гэдэг ерөөсөө яг хажууд л ингээл тохооноос барайл хажууд үйчдэг. Тэгээд байгаа ч л ерөөсөө яг сургалтын дээр ч гэсэн адилхан ингээл яг л ингээл салахгүй ингээл цугл мөнхийн ингээл яг текстоо ингэх ёстой гэл. Тэгээд явж идэх гэсэн үг шин. Спорт хорооны дасгалжуулагчаар ирсэн байсан үе. Тэгэл анхныхын тамирчид нь бид нар байсан баг таавар. Тэгэл бидэртэй их тулж ажилтдаг байсан. Ирч хүчтэй ч. Ирч хүчтэй ч байсан тий. Их юм сурсан баха та бүхэн. Тэгсэн их юм сурсан. Яг тэр жудо гэж юу гэдгийг л бас Батлан багшаас мэдэж авсан л да. Жудохийн өсвөрийн улсын аваргаар анх шууд төрүүлж ирсэн. Яг тэр үед чинь л одоо Эрдэнэтээс нар мандах нэмд орж Эрдэнэбаатар гэл тэгэл дархнаас би гэл бид дөрөв нийлээл тавлаа нийлээл тэгэл өсвөрийн улсаар ордог гэл. За суугаад хайлаа яриагаар үргэлжлүүлээ. Тэр тэгвэл яг л нэг үеийнхэн эд гараад ирсэн. Бас л бүгд л үзээтэй байсан биз? Тий, үзээтэй байсан. Одоо ер нь тэгэл өсвөрийн улсаар тэр ч одоо тэгээд нэг сүүлийн нэг 9-10 дахь анги руу орж ирж байгаа юу байхгүй юу? Тэгэхээр чин тэгэл өсвөрийн улсын аваргаар тэгэл орохоор л төрүүлдэг л байсан. Жудохийн өсвөрийн улсын аваргын тэмцээний 65 анхныхаа дөрөв үлджээ. Тэр ч одоо хэдэн он гэлээ? Тэр одоо 90 он үцэн. 91 онд насан туршидах улсын аваргаар хүрэл аваад 92 онд ахиж насан туршидах улсын аваргаар 10 дахь ангид хүрэл аваад тэр үед ер нь сүрдээгүй юу. Тэгэл ах нартайгаа үзэн шүү дээ. Тэгээд ах нартай тэгээд айхан байхгүй, алдхан байхгүй юм чи. Өсвөрийн хүүхдийн чинь тэгэл хамаагүй үзэж байгаа юм чи. Тэгэл үзээр байгаа л хүрэл авчихсан. За тэгэхэд 60 авч ирсэн юм. Тэр шинэ унтж чаддаг юм л шүү дээ. Байж игээл босч ирж нөгөө медаль хараад. А өсвөр залуучуудыг бол нэг тоохгүй байгаа шүү дээ. 9-р ангийн хүүхд чинь насан туршдаар хүрэл авч гарч чинь тухай үед чи. Тухай үед тэгээ 60 кг тэр үеийн одоо ах нар Монголын шилдэгүүд бүгдээрээ л орж байсан баг та. Тэ бүгд байсан. Би зооны арга дээр үүр цалмаах дэлгэжсэн. Тэг үүр цалмаах тухь 4 жил төрүүлж ирсэн. Тэгээ дараа жил нь дахиж барилдаа 65 төрөлдөж хүрэл аваад. 10 жилийн сурагч ахуй наснда жудогийн насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс анх медаль хүртэж өсгөр ирээдүйтэй сайн тамирчин гэдэг аж Батлан харуулж чаджээ. Түүний ирээдүйг тухайн үеийн жудогийн улсын шгшээвгийн дасгалжуулагч нарч зөв таньж мэдэрч Монгол улсын шгшээвгийн тамирчдын бүрэлдэхүүнд сонгон авч шин залуу тамирчинд өндөр их итгэл хүлээлгэжээ. Ирээдүйн гавьяат Нямлав хөө ингэж 1992 онд улсын шгшээвгийн тамирчин болж тэр үед олон улсын хэмжээний мастер Цэрэн Пунцаг, олон улсын хэмжээний мастер Доржбат, олон улсын хэмжээний мастер Буян Жаргал, олон улсын хэмжээний мастер Эрдэнэбаатар, олон улсын хэмжээний мастер Инхбаатар болон өөрийн төрсөн ах олон улсын хэмжээний мастер Ууганбаатар нарын тэргүүтээ шгшээвгийн шилдэг тамирчин ах нарынхаа гар дээр ирж тэдэнтэй хамтдаа бэлтгэл сургуультаа хийж эхэлсэн төвхтэй. Шгшээвгийн хурлаар орж байгаа шүү дээ. Тэгээд намайг босгож зогсоогоод за энэ хүүхд яадаг хүүхд вэ гэд өнөөдөр чи хурал болж байгаа шүү дээ. За биендээ спорт хорооны дарга марга дээр ингээд суудсан. Энэ Дархан хотын 10 жилийн хүүхд байгаамаа. Тэгээд одоо ингээд шгшээвгд авч байгаа гэж. 10 төгсөөгүй мүү гэд төгсөөгүй гэдгсэн чинь тэгвэл наад төгсөж авахгүй 10-ын төгсгөж иргээд дамдан багсчээ газ дарахын ууд 10 төгсөн гэрчлэгийг аваад ир чадах уу гэд. Би чаднаа гэсэн. Тэгээд дархан луу давхиад намсраа захирал дээр шууд явж ороод ингээд намайг шгшээвгд авах гэсэн чинь 10 дугаар ангийн хүүхд байна. Юуг 10 төгсөж иргээд байна. Та надад 10 төгсөн гэрчлэгээ гаргаад өгөөч гэд. Тэгээд маргааш тэр өдөр нь шууд багш нарын хурал хийгээд сургуулий. Бүх багш нарыг суулгаад. Тэгээ намайг урдтал дээр эндэр дээр суулгаад өөрийнхөө хажуу суулгацсан. Тэгээд за энэ хүүхд бол мэдээж математик одоо физикээр хоолоо олж идэхгүй. Энэ хүүхд одоо спортоор явж байгаа. Тэгээ одоо энэ хүүхд ингээд шгшээд орох гэсэн чинь ингээд байна.
За та бүхэн одоо ингээ 10 төгссөн дүнгийн тавьж өгөөд ингээ гэрчлэгийг нь гаргаж өгөөд ингээ явуулах хэрэгтэй байна. Тэгээ би 10 төгссөн гэрчлэгээ бүгднгийн дүнгийн тавиулаад гэрчлэгээ авч ич тэгж гişэд орж ирсэн. Тэр захирал тэр сургуулийн багш нар бас л их буян болж таа. Тий. Хэрвээ гүй тэр наач бүх бүрэн сургалтаа дуусгах ёстой гэд ингээд байсан бол тэгэл шигшээ бас л хойшлох байсан. Хөрөв дөржин юм лавг улсын шгшээгийн тамирчин болсноор шилдэг сайн дасгалжуулагчдын хичээл зүтгэлийн үрээр түүний амжилт хурдан хугацаанд дээшиллээ. Ардын багш гавьяа тамирчин Цэндийн дамдин нэт дасгалжуулагч Дамбын Гансүх, Хөдөлмөрийн Баатар ардын багш гавьяа тамирчин Адвагийн Балжиням, Хөдөлмөрийн Баатар ардын багш гавьяа дасгалжуулагч Шивд Базрын Насан тогтоох, гавьяа тамирчин Жамбалын Гамболд гээд Жудуухийн улсын шгшээ баг, үндэсний шгшээ багийн үе үеийн алдар дасгалжуулагчдын ач гавьяагаар ур чадвар нь улам бүр ахиж их амжилтын эхэллээ тавьжээ. 93 онд насан туршидын улсын аваргаар төрүүлж ирсэн. Тэгээд тэр жилээ нэг Азийн аваргад орж анх удаа Азийн аваргад ороод тэгээд Азийн аваргад ороод нэг 5 дугаар байранд орж ирсэн. Тэр насан туршидын улсын аваргын тэмцээн шгшээ багийн гишүүн болоод дараа жил төрүүлсэн байна. Тэр олон шилдэгөө, тэр олон ах нартай өрсөлдөө төрүүлнэ гэдэг чинь бас л амаргүй даваа байсан биз дээ. Чанга. Тэгэл одоо тэг чин артхийн буян жаргал тэгээд халууны Болдбаатар гэл яг манай жингийнхэн чинь тийм мундгууд байсан юм чи. Тэгээд тэдэртэй барилдаад яг төрүүлжсэн. Дамдын багшид өөрөө сайн тамирчин байсан бас л сайн дасгалжуулагч байсан баха. Тэгээд шгшээ баг дээрээ юу гэж мэдтгүү тэгэл жигсэж мэгсэхт нь ардталтанд ингэ зогсоол тэгэл хараад иждэг их би эхлээд их тийм ууртай өгшөөнө гэж харддаг гэсэн. Тэгээд сүулдээ тийм биш юм байна гэж ойлгосон. Ер нь бол тийм зарчимч юм. Балжаа өгш бол одоо ингээ бидрийг мэх тавтуулахад одоо ингээ багш нар бол ингээ чи 10 удаа мэх тавтуушээ гэдэг нь шүү дээ. Тэгээ бид нар 10 тавтаж гинүү 8 тавтаж гинүү тэргээд тэхгүй. Балжаа өгш бол яг өөрөө ингээ тоолно. 1 2 3 4 гэд яг тоогоор ингээ бид нар яг тэр тоогоор нэг их тавтдаг гэсэн. Тэгээ ер нь бол балжаа өгшөөг нөгөө нэг тамирчныхаа араас айгуу сайн явдаг. Тэгээд ер нь ар гэр яаж ийн, амьдрал яаж ийн гэдэг бүгдэнд л оролцдог. Ганц хөөгш юу гадаадд одоо анх төгсөж ирсэн бас багш нарын нэг. Тийм болохоор тийм бид нар ч нөгөө нэг дөнгөж хүүхдүүд штэ нөгөө нэг гадагшаад төгшөө нэг сайн явж үзээгүй. Тэгэл айгүйх тийм соёл заадаг байсан бидэрт. Насаа өгч өөрийн гэсэн яг л бас л яг л зарчимтай дөрөнтэй тэгээ насаа өгч маань юу маш сайн гаргадаг гэж боддог. Бас нөө бэлтгэлийн төлөвлөгөөг бэлтгэл сургалтыг сайн илгэн тэгээд ер нь тамирчдыг айгүй сайн таньдаг. За анх олон улсын чанартай тэмцээнд ТV аврах 5 дугаар байр эзэж байжээ. Тэр тэмцээнд ер нь медаль хүртэх боломж байсан. Одоо эргээд дүгнэхэд. Эргээд дүгнэх маш боломжтой байсан нэрэн дээр. Хүрэл медалийн төлөө Солонгосын бүхтөө торгуулаар хожиж явж байгаа цаг дуусахын өмнөхөн тухайн үед Коко гэж үнэлгээ байдаг байсан. Тэр Коко алдаад тэгээ очигдсан. Жохон туршлахгүйсэн л дээ гадаад бөхчүүдтэй барилдаж үзээчгүйсэн юм шиг. 96 оны Олимпийн наадамд л одоо эд бэлтгэж байсан байх. Жудоогийн шгшээгийн тамирчтай хувьд бол бас медаль хүртэх боломжтой гэж тооцож гол төрлүүдийн нэг байлаа шүү дээ, тийм ээ. 95 оны Азийн аваргаар эрхээ өгж ирсэн. Азийн аваргаар эхний 5-д орж иж эрхээ авдаг. Дэлхийн аваргаар эхний 7-д орж иж эрхээ авна. Тэгээд тэгэхэд Азийн аварга болоод би зооны аваргын төлөө Японы бүхтөө жигчээд тэгээд хүрэл медаль төлөө Казахстаны бүхийг хожиж хүрэл авч ирсэн. Баярлажлээсэн л да тухайд. Ямар ч тэгтээ тухайд бол надад өгөхгүй Монгол улсад өгдөг гэсэн. Тэр улсаас хинч явж болно. Тэр жилээ 96 оныхоо улсын аваргаар төрүүлээд тэгээд ерөнхийдөө явах найдвартай болоод 1996 он Атлантагийн зуны олимпийн наадам. Зуны олимпийн 26 дахь удаагийн наадамд жудоогийн төрөлд Монгол улсын 3 тамирчин оролцсны нэг нь олон улсын хэмжээний мастер Өрөвдөржийн Нямлав байлаа. Бэлтгэлийг нь маш нарийн төлөвлөж
бэлтгэсэн байхаа та бүхний дасгалжуулагчийн үед одоо Балжинын дасгалжуулагч Тэр чинь нөгөө болоод бас Балжинын багш маань ахлах байсан. Буурал ганс багш гэж байсан, талигч болсон. Буурал ганс багш. Тэр хоёр дөрөв төлөвлөлөө тэгээд бэлтгэл өвдөр хийдэг байсан да. тэр үед бэлтгэл хангагчтай тэр хангалттай хүрэлцээтэй байж чадвуу. Одоо эд нөгөө яг зах зээлийн үе бас л хэцүүхэн цаг үе туулсан шүү дээ тийм ээ. Тий, тэр чинь хэцүү шүү дээ. Бид гурванд өөр жингийнх. Тэгээд дээр нь бэлтгэл хангагч гэхээр ерөөсөө гарын 5 уруунд 60-д талиг нэмд орж игээд байсан. Тэгээд даваа сүрэн тэгээд юм Батулга, Баяр мөнх тэгээд очроо тэгээд ерөөсөө өөр юм багхгүй. Тэгээд бид гуравтаа 8 9-үлхнэл тэгээд байж байна. Тэгээд ерөнхийдөө гурлаа хоорондоо барилдана ингээд тойроод барилдана гэдэг чинь олон барилдаа их ямар ч боломжгүй хүндэл байсан л да одоо гойд. Тэгээд би чинь 75-аас 65 дор нөхөрж яг 10 ил асна. Тэгэхээр намайг ингээд нөгөө тусад нь ингэж өрөөнд авчиж байгаад нэг одоо тэр үеийн гүйлтийн зам юм да. Одоо нэг инээдтэй байгаа тийг. За тэдэн милэн дээр ингээд барин шүүгээл. Тэгэл хэм ганс хөгш маань хажуу зогсоод тэгэл би баг өдөр болгон тэн дээр л гүйдэг гэсэн. Гурвуулаа медаль авах боломжтой байсан. Тэгээд наркоман авсан, болдоо маань зооны авиргын төлөө хожигдоод хүрлийн төлөө хожигдсон. Би болохоор 7-д орж исэн. Has got to be careful. Oh, Shinagi. Well, was Ari given by the referee, but changed to Ippon, and Jimmy Pedro cannot believe it. He's beaten the Mongolian before, and he said it was dangerous. An interesting semi-final. Oh! And it really will be historic if Nakamura. Японууд маань одоо эхний барилдаануудаа гэхэд юу 73 хүртэлх барилдаанууд Япон одоо өөрийнх нь үндэснээс бар алтан медаль авч чадаагүй. Тэгээ сүүлийн 3 нь одоо юун дээр бол алтан медаль авахын тулд үнэхээр одоо хүчтэй ажилласан. Тэр шүүгч энтертэйгээ ихэд ажилласан. Тэгээд манай Болдбаатар Нэмлаг хоёулаа бол одоо ах トゥ одоо Накамура нарыг одоо ингэж юуны медалийн төлөө барилдаанууд одоо их барилдсан. Зооны аваргын төлөө барилдаанууд. Тэгэхэд үнэхээр одоо хоёулаа ялалт байгуулсан. Болдбаатар бол одоо үнэхээр юу хөндлөг аваад ихэд ялсан юмыг нь өгөхгүйгээр ялагдал болгосон. Хэнч гэсэн одоо нэм савгч гэсэн бас одоо үнэлгээ авсан тэрний нөхгүйгээр одоо ингэж одоо ялагдал өгч Японод одоо 2 алтан медаль. Дараа нь одоо Нармантах маань Намурад ялагдаад зооны аваргын төлөө тэгээд хөрөл медалийн төлөө Белорусын бөхийг ялж одоо их хөрөл медаль авч ирсэн. Jirov, very cagey fighter. Oh, he's been caught. Wasn't that incredible? The Mongolian jumping up and down, saying thank you very much. Catches the sleeve, turns all the way in, and again catches the seat of his pants, takes him over the top. Накамураг яалчгүй ингээ өмсөд дээш нь харуулад хоцсон байдیں۔ Дараад нь шүүгч тусгаж ирээд Нэмлагийг тороогоод цаг дуусгаж ирсэн. Дандаа тэнцүүхэн барилдаа хийдэг ер нь бол хинттэй ч гэсэн тэнцүүхэн барилдаа хийнэ гэдэг бол тэр тамирчны одоо гол хүч авиас гэдэг нь бол тэрэн дээр харгалздаг. Ер нь Олимпийн наадмын дэвжээнд анх цогцолоход одоо залуу тамирчны хувьд анх гарахад ер нь ямар санагдчихэ? Өөрөөр би одоо барилдана, ялна гэсэн тийм л бодолтой байна. Yuko scored. Nakamura really pushing forward. This Mongolian though is not having any. Бид Японы бүхийг өмсөд бүр ингээ дээш наруулсан байхгүй. Тэгээ тухайн үед 3 шүүгч бай суудаг байсан. Нэгтэл нь Юко өгөөл нөгөө хоёр нь хоёр тишээ харж байгаа нөгөө нэг оноо өгч чадахгүй байсаар байгаад барилдаа үргэлжлэн явцсан байхгүй. He's got Neil from here and there it is. Oh. Well, was that a score? No, they haven't given it. I'm really surprised there, Ray. It looked like a score, didn't it? It was very low, but it did warrant a score, I feel. Well, maybe because of how slow it was, but very lucky. Үнэхээр тэр
Японы бөхтэй барилдсан барилдаанд үнэхээр бахархалтай сайхан барилдаан болж шалдыг авсан ч өгөөгүй. Яг тэр дээр оноо өгсөн бол тэгээд ер нь бол цаг дуусчихсан. Тэгээд ерөнхийдөө сэтгэлж ороо явчихна нөгөө Япон бүхийг ялцсан. Тэр чинь Японы бүх чинь урдан жилийн дэлхийн авраг болсон байсан байхгүй. So penalise the Mongolian. Now that's going to be the deciding factor. Oh, what a switch there. Brilliant technique there. Really latched into that. And Mongolian very strong in defence. great turn, Neil, from right to left. So brilliant. Very one-sided this. There it is. 3 дугаар дөрөвт Орсын бүхтэй дараад Орсын бүхийг цэвэрлээд Yemlagba. Ashiwaza. He's got the belt. Oh, There it is. What a score. Wazeri. Hips come across. They've changed it. Хүрлэнтэй өрөлдөг балгаар дэвжин дээр гарахад балжаа өгшөвтээр гарсан байхгүй. Тэгэхэд ирээд надтайгаар өрөөд цаашаа сайн барил дээр гिच явуулсан байхгүй надад. Тэгээд их сонирн болчтой билээ дэвжин дээр гарахад энэ хүн надад барилдах гэдэг юм барилдахгүй юм шиг биш гэсэн бодолтой. Тэгээ балжаа өгс намайг наач худлаа шүү чамайг залдиж байгаа гэдэг балгаар ньот өгөөд. Тэр ямар ч үе тохиолдолд одоо нэм цавг ялах тийм бүрэн боломжтой байсан баг. Тэр нэм цавг жаахан сэтгэл нь хөдлөөд одоо их харин би ингэж болохгүй шүү наачи хашир ганц шийдэх юм хийш шүү тэрийг л өнгөрөө тэгэл чиний ял тэр шүү гэсэн. Тэгээ гарангуут нөгөө нөхөр нэг шийдэх юм хийгээд тэгээ хоёлаа яг дэрэг унсан. Михихэр нь ардуур нь мордоод яалч нөгөө хүн дээш харал унж явсан. За би ингээ унгаан жиндагээ удажсэн чинь нөгөөх маань эргээд би доор норцсон. Scored. Netkov. Oh, yes. What a switch that was. He's got his grip. Osoto. Yes! Дэлхийн авраг шалгаруулах тэмцээн чинь тэр үед одоо бас онцлогтой байл. 2 жилд нэг удаа болдог байсан тийм ээ. Тий, 2 жилд нэг удаа. Дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд 2 удаа орсон. 97 оны тэр Олимпийн дараа жил 97 онд Францын дэлхийн аврагт очиод тухайн үед суглаа яагаад тэгж таардаг байсныг би сайн мэддэггүй. Одоо Олимпиад тэр Оросын Матсеев гээд Японы Накамура, Монголын Нэм Лав гээд 3 МН гэсэн хоёр үсэг шүү дээ. Энэ үсгээр дандаа эхний под гурав бид гурав таардаг. Тэгээд хин ялсан дэше гараа авчдаг. Тэгээд 97 онд би 1-р тойрогт тэр Японтойгоо дахиж таарад. Тэгээд Японд ялагдаад шууд дууссан. 99 оны дэлхийн авраг болохоор бид гурав хоорондоо таарсан чинь Орос Япон хоёр эхэлж таарад би хүлээж агаад Орос нь Японыг хойчоод тэнгуут нь би Оросыг хойчоод тэгээд би цаашаа барилдаад дэлхийн аврагаар 99 он чинь 7-д ороод тэгээд бас 2000 оны Олимпик ирэх авч ирсэн. Бахархал нэвтрүүлгийн бахархалт оролцогч Нямлавг жодоохын насан туршидчдын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж 2 удаа оролцжээ. 1997 онд Франц улсын нийслэл Парис хотод болсон жодоохын насан туршидчдын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд анх удаа хүчсэрлээ. Түүний дараа 1999 онд Английн Бирмингемд болсон дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Нямлавг 2 дахь удаага оролцлоо. Жиндэ 7 дугаар байр эзэлсэн амжилтаар Сидней 2000 зуны Олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм а. 2000 оны Сидней зуны Олимпийн наадмынхаа талаар Дахиад Накамуратай Японтойгоо 1-р тойрогт. Японыг хамаагүй илүүрхэж барилжсэн байхгүй юу? Илүүрхэж барилдаа тухайн үед Шидо Чүй гэдэг одоо нэгсэндээ Коко Юкогоор торгож байгаа шүү дээ. Тэгээд нөгөөхөө Юкогоор торгуулсан. Тэгээд цаг харсан 17 секунд үлдсэн. За ингээд цаг дуусч байгаа юм байна гэж бодоод яг барьж аваад бариад гсэн чинь нөгөөх маань намайг тэр урагшаа үүрдэг байхгүй ерөнхийдөө сөхөж үүрнэ янз бүрээр үүрдэг. Тэгээд яг үүрэх чинь ингээд жоохон чангараад гсэн чинь хоошоо хитээд би хоошоогоо суудсан. Тэгээ яг тэр дээр Юко өгөөд хоёлаа Юко тэнцэн гол би урдталт нь Шидо торгуулт байснараа цаг дуусаад тэгээ цаг дууссан. оны Олимпийн нэг Япончуудын одоо жодогийн сэтгүүл гэдэг байхгүй юу? Тэр сэтгүүл дээр Накамурагаас ерөөсөө асуусан юм билээ.
Одоо та ингээд олимпиад орох чинь ингээд өрсөлдөгчд нар чинь хэрвээ одоо хамгийн хүчтэй өрсөлдөгч юм байна гэсэн. Би тэр Монголын нэм тавгыг л ядах юм бол би олимпиад орох болно л. Ерөөсөд ганцхан тийм л үлбэрэлсэн юм. Тэр дэлхийд бол ер нь бүр анхаарлын төвд байж дээ. Дэлхийд жоох зүгээр Накамурад л хийвгүй юм шиг байна. Ер нь бол. Би хамгийн ихэнд хараад. Тэгээ дандаа хамгийн ихэнд хардаг. Нэгдүгээр тойрог юм уу, хоёрдугаар тойрог таарна. Хөлм их сайтай, барьцсан дээр их сайн ажилдаг. Хоёр гаруул их одоо их сайн атгалт сайтай, дэвчээртэй, хутгадаг, одоо үүрдэг, за итдэг ийм сайхан мөхнөд хийдэг байсан. За хүний барьцсанд бол ордгоо. Тэгэхээр дэлхийн шилдэг бүчүүдийн тоонд 109-оор одоо орж явсан ийм шилдэг тамирчаа. Францын төрүүлж байгаа. Нөгөө Накамура нас олимпиос мөнгө авах жишээ нь ингээд. Тэгэхээр одоо дэлхийд бол медаль ерөөсөө хажууд нь байсан ийм сайн тамирчин байсан. Өөрийнх нь барилдааны онцлог бол ерөөсөө хүний мэхийг бол их хариулдаг. Твийн болон олон улсын чанартай олон тэмцээний медаль хүртэж багтам сайхан амжилтууд гаргасан билээ. Тухайлбал жодоохийн насан туршидчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд 1993, 1996, 1999, 2000 онд нийт 4 удаа төрүүлж 1995, 2000 оны насан туршидчдын Аз твийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэж 1998 оны армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалж Монгол улсын болон Монголын зэвсэгт хүчний нэр алдрыг өндөрт өргөжээ. Герман, Унгар, Чех, Польш гээд 4 улсаар сар явна. 4 тэмцээнд орно шүү дээ. Чанга шүү дээ. 4 тэмцээнд дараалал орно гэдэг чинь 7 хоног болгоно. Тэгээ жингээ хасаад яг 65 даа орно гэдэг. Тэгээ дээрөөр бол нэг Чех, Польшийн юунаас тэмцээнээс хоёулоос нь 2 хүрэл авчихсан. Тэгээ 2000 оны Азийн аваргаар бас олимпийн өмнөх жилийн Азийн аваргаар бас хүрэл авчихсан. Ер нь оролцсон бүхэл тэмцээнээс тухайн үед за олимпийн наадам дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнээс бол энэ медаль хүртсэн байна. Тийм баг. Тухайн үед болж исэн тэмцээнүүдээс медаль авч ирсэн. Тэр 10 кг хасна гэдэг чинь чанга юм аа л юм. Тэгэл одоо тэгэл хассан шүү дээ. Би Шгшавгийн тасгалжуулагчаас алдрын нийгэмлэгт тасгалжуулагчаар ихэд манай намлаг маань одоо алдрын нийгэмлэгт миний гар дээр иж бэлтгэл сургууль хийсэн. Манай нар мандах Болдбаатар Эрдэнэбаатар гэсэн одоо тамирчид манай багт ирж ингээд одоо алдрын нийгэмлэгийн байгуул нэлээд одоо хүчтэй ийм хэмжээнд хурж бэлтгэл сургууль хийсэн. Батлан яамнаас жишээ нь алдрын нийгэмлэг энэ жилийн спорткад төрүүлэн шүү. Заавал одоо тань алтан медаль авах хэрэгтэй гэдэг ийм үүрэг чиглэлийг жишээ нь одоо Батлан яамны сайд энэ зүгээс одоо үүрэг болгож өгдөг. Тэгээд тэр одоо багийн амжилтыг өөрийнхөө одоо алтан медаль авсан оноогоор одоо бусад багуудаас илүү ихэж ингэж одоо алтан медаль авч байсан. Их одоо хүнд өрсөлдөгчдөө бүгдийг одоо урам ихээр уралдуулж ингэж барилдаж төрүүлээд тэгээд одоо бид нар бас тэр байгууллагын одоо дараагаас өгсөн тэр генералын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж одоо тэр бол миний санаанаас гардаг. 2000 онд одоо надаас алдрын нийгэмлэгийн одоо жудогийн одоо тасгалжуулагч ажлыг үйлж аваад ингээд өнөөдрийг хүртэл амжилттай сайн одоо тасгалжуулах үйл ажиллагааг зохион байгуулж өнөөдөр бол бас гавьяат тасгалжуулагч болтлоо одоо хөгжсөн ийм одоо миний хайр төшөөгүүдийн нэг байгаамаа. Батлан яамны алдрын спортын хороо гэдэг хизээнээс алдартай 46 онд байгуулагдсан олон жилийн сайхан төвхтэй. Намлаг говьяатын хувьд одоо алдрын спортын хороотой яа харахгүй одоо салшгүй холбоотой юм шүү дээ тийм ээ. Тэгээ хэдэн оноос ер нь алдрын спортын хороотойгоо холбогдсон төвхтэй вэ? 1997 оноос л анх алдрын спорт хороонд орсон. Яг нөө 96 оны олимпийн дараа бүх шгшээ хөг тараад клубын системд ороод тэгэл 97 онд алдрын спорт хороонд анх тамирчнаар орчихсон. Тэгээ тамирчнаар явж байгаа. Тамирчнаар явж байгаад 97 оноос тамирчнаар явж байгаад 2003 оноос тасгалжуулагч болоод тэгэл одоо хүртэл явж байна.
97 онд би бас Алдрын спорт хорооны дарга болоод тийшээ явахдаа одоо энэ Нармандах, Болдбаатар, Батсайхан гэдэг одоо тамирчдын шгшавагийн тамирчдыг одоо тийшээ Алдарт аваачаад Алдрын тамирчнаар орж ингэж ажиллаж байсан. Энэ дараа 2001 оноос бол Алдрын спорт хорооны дасгалжуулагчаар одоо би ажилласан. За харга, за төлөвлөлтөө, за тамирчтайгаа харьцаа энэ ер нь орчин ном бол сайн бүрдүүлж чаддаг ийм илүү авьяастай ийм сайн одоо тамирчин дасгалж болгоч. Нямлаг бол одоо өөрөө хамгийн гол тийм жоохон бөөртэй, хүлээцтэй. Нэг одоо олон юм дуграад байдгүй. Тэгсэн мөртлөө хүнд хилж байгаа, үлгэрлж байгаа юмнууд нь бол зүгээр өөрийнх нь байдлаас одоо хүн залуу тамирчид одоо сургамж авахар тийм одоо хөвгөлтэй. Тийм учраас 2000 оноос хойш манай одоо Нямлаг дасгалжуулагчийн ажлыг аваад өдийг хүртэл одоо маш амжилттай ажиллаж байгаа. Армийн дэлхийн аваргын тэмцээнд бас жодоо өхөн төрлөөр манайхан ч оролцож эхлээд бас хангалттай амжилттай явсан болсон баха тийм. 1998 онд одоо Ленинград тусан армийн дэлхийн аваргаар агуудаа оролцоод тэнд төрүүлж армийн анхны дэлхийн аварга гэж. Тухайн үед яг Алдрын тамирчин байх үед одоо жодоо өхөн ялангуяа жодоо өхөн шгшөөгийн бүрэлдэхүүн бас хүчтэй бүрэлдэхүүн байсан тантай хамт. За надад ч уулнах, Нармандах бид хоёр яг шгшөөгөөс цуг ирж ийсэн. Тэгээ Нармандах дараа нь Хангард руу буцаад Хангардын тамирчин болоод. Тэгээ миний яг одоо надад одоо цуг байсан бол одоо Батсайхан байна. Тэгэл Ганбат Арслан нэг тиймэрхүү одоо нөө нэмдэрж гэдэг шүү дээ. Дархны нэмдэрж гэдэг 60-д. Маш их энергитэй газар л да манай Алдрын спорт руу. Маш олон хөдөлгөөний баатар, ардын багш, маш олон тийм гавьяатад төрсөн тийм байгууллага. Одоо ч төрж байгаа. За 2003 онд бас тэгээд дасгалжуулагчийн ажил шилжижээ. Алдрын спортын хорон дээр тэгээд дасгалжуулагчийн ажил спорт хорооныхоо за тамирчдыг шинэ залуу тамирчид дасгалжуулж эхэлсэн үү? Одоо Алдрынхаа бас хашир туршлагатай тамирчдыг одоо тэр үед л залуухан дасгалжуулагч явж та 2003 он гэсэн. Тий 2003 онд нэг өдрөл дуудаал одоо манай орзогч дарга болсон хурандаа цогёрдно дарга дуудаал за чи одоо ингээ маргаашнаас юу шүү жодоо хэн шгшээ биш Алдрын спорт хорооны дасгалжуулагч боллоо шүү гэл тушаал гаргаал тэгэл яг л нөгөө нэг цуг барилжсэн улсуудтайгаас дундаасаа гинт дасгалжуулагч болохоор яг тухайн үед жоохон эвгүүлсэн. Жодоохийн олон улсын хэмжээний мастер гавьяа тасгалжуулагч Бүрэг Дөржийн Нямлавгийн амьдрал амжилтын алтан замнал Алдрын спортын хороотой салшгүй холбоотой. Одоогоос 29 жилийн өмнө Алдрын спортын хорооны тамирчин болж 2003 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллажээ. Энэ хугацаанд тамирчны хувьд ч олон сайхан амжилт гаргаж Алдрын спорт хорооны жодоохийн шилдэг тамирчдыг бэлтгэн дасгалжуулах, хүчтэй багийг бүрдүүлэхэд зорилго тавьж ихэд чарман ажилласны үр дүн эдүүгэж үргэлжилсээр байна. Хүүхдүүдийг болохоор хамгийн түрүүнд хөдөлгөөний эвсэлтэй болгож уян хатан чанарын сайжруулах хүсэл хамгийн эхэлж тэрийг л заадаг. Тэрнээс эхлээд би их заадаг. Уян хатан чанартай тэгээд хөдөлгөөний эвсэлтэй болгох янз бүрийн дасгалууд байгаа. Тэр одоо хөдөлгөөний эвсэлтэй болгох янз бүрийн акробат ч юм уу сонголт одоо тэр уян хатан чанартай. Тэгээд тэрний дараа л одоо нэг их зааж эхэлдэг те. 2 жилийн дараа нь тэмцээнд орж эхэлдэг. 2 жил гарна зүгээр дотроо дөөрнөө хоорондоо барилдаад ингээл юу мэхэ давтаад ингээ нэг яг тэмцээн оролдоод 2 жилийн дараанаас л орж эхэлдэг. Тэрний наан арай л болоогүй дээ. 2 жил хугацаанд л хийж ижил гайг болно доо. Тэр олон багш нараас сурсан эрдмийг бол одоо тэгэл энэ хүүхдүүд дээр жинхэнэ гаргана гэсэн. Одоо гаргана шүү дээ тэгэл. Дасгалжуулагчдад бас одоо эдгээр дээр ч гэсэн сүрэн тамирчдаас бас нэг дасгалжуулагчийн бас гол ажил байна. Одоо төлөвлөлтийг бас нарийн гаргаж бас бүрднэ. Тэгээд тэр чинь өдөр болгонд чинь одоо өнөөдөр юу их өстой, маргааш юу их өстой гэдэг тэр юмнуудыг бүгдийг гаргана шүү дээ. Тэрнээс өдөр болгоныг адилхан юм хийгээд байхгүй. За тэгээд Алдрын дасгалжуулагч бас шгшээ багтаа бас дасгалжуулагчаар ажиллаад. Шгшээ багтаа
2008 оны Бээжингийн Олимпийн өмнө дуудагдсан уу? Тэ 2007 онд насаа өгч маань надад санал тавиад шгшөөгийн дасгалжуулагчаар ирээч гэдэг. Энэ хүүхдийг маш их сайн тамирчин байсан, их сайн барилт харгыг сайн мэддэг байдсан учраас би энэ хүүхдийг бол шгшөөгийн дасгалжуулагчаар одоо авч урьж одоо ажиллуулсан. Алдааг нь их зөв олж хардаг. За энэ бол тийм л алдаа гаргадаа гээд за энэ бол энэ хүнд бол ийм л юм дутж байна да. Биеийн хүчний хөдөлгөөн одоо бэлтгэлч гэдэг юм уу тийм ээ. Тим барилдааны тактикч юм уу. Тим барилдаа хийчүүл зүгээр юм гэсэн тэр хувь тамирчин даам бол зааж сургадаг тэр аргаараа бол онцлогтой. Тийм учраас хүүхдүүд нь бол тамирчид маань нямлаг өгшөөгөө маш хүндэлдэг. Манай одоо их шгшөөгийн одоо бас тамирчид маань үеийн үед одоо хайрлаж явсан ийм хүндтэй одоо гавьяат маа. Одоо тамирчин болгонд дасгалжуулагч болоод байдаг. Өөрийн одоо онцлог барилдаануудыг тамирчид заахтаа одоо маш үнэхээр одоо нарийн техникүүдийг зааж чаддаг. Өөрөө бол одоо тамирчтайгаа их сайхан одоо тулж ажиллаж сайн харьцаж чаддаг. Ийм учраас одоо ийм дасгалжуулагч болох одоо мундаг одоо ийм чадвартай ийм тамирчин. Би чинь 2007-8-аас нэг 11 онд үлээ Нэмлхавг насаа өгч болдойлоосоо цуг ажилласан шүү дээ. Нэмлхавгууд бол тамирчтайгаа шууд барилдаа явчихдаг гэсэн. Одоо би ч ялгаагүй барилдаа явчихдаг. Тэгэл нөгөөд нөгөө манай тамирчин чинь багштай барилд багшныгаа заагаад багштай барилд нэгэл тэр бол их онцлог л доо ер нь хүн чадвартай хүн бэлдэж байгаа тамирчинтайгаа барилдаа чи энэ дээр нэг гэхээр алдаа оног айгүй хурдан хардаг байхгүй. Тэгээ мэдрэмж нь бас шал ондоо шүү дээ. Чи энэ дээр тэгээд энэ дээр тэгээд энэ барьцгаа ингэхгүй л гэдэг. Тэрийг багш нар мэдрээд өөрөө ингээд цуг барилж байгаа болохоор бас онцлогтой. 2008 оны тэр Олимпийн наадмыг бас дурсахгүй өнгөрч болохгүй. Ягаад гэвэл дасгалжуулагчийн нэг байсан учраас. Тэгээ 2008 онд чинь бид нар нөхдийн амралтанд тэнд бэлтгэлд гараад Олимпийн бэлтгэл. Тэгээ насаа өгч маань ахлах багш. Бид нар бол туслах багш нар шүү дээ. Нөхдийн амныг тэнд бэлтгэл хийхдээ айгүй тийм энергит их гоё газар гэж боддгоо. Аврах төрсөн. Дээрээс нь шгшөөгийн бүрэлдэхүүн ч бас хүчтэй байлаа шүү тэр үед бас. Тий. Бээжингийн Олимпиад ер нь бол медаль авах тамирчдын тоонд ер нь жодоохон шгшөөгөөс бол ер нь тооцож байсан гэж засгалжуулагчдын хувьд ер нь та бүхний хувьд ер нь тооцоо байсан уу? Ер нь дүгнэлт бол ер нь тэгээд байсан да. Яг тэгэхээр энэ ч нэг цагийн юунд байгаа. Цагийн зөрөө гэж байхгүй. Тэгээд яг л Монголд байгаа юм шиг л Бээжинд очиж Бээжинд байгаа учраас ер нь бол их боломжтой гэж бодчихсон л да ер нь. Дасгалжуулагч нарын багаараа сайн ажиллаж ижил амжилт айгүй сайн гарч байгаа л гэж би ойлгодог шүү дээ. Тэр бид бүхэн зүйлсэлтэй ер нь нийт монголчуудын одоо баяр болсон л доо. Бээжингийн Олимпийн бэлтгэлээ бэлтгэл тэр чинь үргэлжлээд явж байгаа шүү. Дараа жил нь ингээл үргэлжлээл тэгэл тэр бэлтгэл үргэлжлээл одоо нэг Бээжингийн Олимпиас алтан медаль авцсан. Одоо дэлхийн аварга болох хэвээр төрөх хэвээр манайхаас гэл Монголоос. Тэгээд өөрөө Цагаанбаатар ч гэсэн өөрөө маш их хичээсэн л дээ. Дэлхийн аварга болно гэж. Би дэлхийн аварга болно гэдэг өөртөө. Бүр бүсэн дээр ингээд өөрөө ингээд чемпион гэж бичиж жагаад зорж жагаад. Тэгэл багш дасгалдаа тамирч хоёр талаас ингэж нийлж дэлхийн аварга болсон байх л гэж бодож байна. Афины Олимпийн хүрэл медальт гавьяа тамирчин Хашбаатарын Цагаанбаатар Роттердамын татамаас дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.
Тэгээ 11 оны дэлхийн аваргын дараа ажиллаа өгөөд. Тэгээ буцаад алдар дээр дасгалжуулагчаараа алдар дээр хүүхдүүдтэй ажиллаад. Нэг 6 жил гарan хүүхдүүдтэй ажиллаад яг нөгөө хүүхдүүдийг дандаа шинээс нь бүр багаас нь 3 дугаар ангийн нэгдүүд багаас нь аваад ингээд. Яг нэг сайхан 17 8-тай гал жинхэнэ өсвөр үед медаль аваад эхэлжсэн чинь буцаад шгшөөгрөө дутагдсан. 19 онд. Тэгэл одоо шгшөөг дээр одоо хүртэл байж байна. Талууны Болдбаатар гавьяаттайгаа одоо нэг үеийн хоёр яг шгшээ багт эд барилдаж явсан хоёр тамирчин. Бас л тэгээд багаа бүрдүүлээ таны хувьд багтнаар одоо хүртэл ажиллаад явж байна. Тэгээ халууны Болдбаатар өдөр чинь бас нэг 7 оноос 11 он хүртэл бас цуг байсан шүү дээ. Цуг байсан усучаад одоо цуг олимпиад орцгоож исэн цуг бэлтгэл сургууль хийжсэн болохоор тэгээд угаасаа урд нь ч цуг дасгалжуулагч байсан болохоор за тэгээ хичээгээ зүтгээд үзье гээл тэгээл дасгалжуулагч байсан. Усан сайхан амжилтууд гаргаад медаль авахад асралтгүй явж байна. Тэгээд дасгалжуулагчийн хувьд одоо яг Цогтбаатар дэлхийн аварга Ваасан хүү байна. За Бариселлийн пинадмуудаа бас ярил. Яг Цогтбаатар эдэр бидний гар дээр иржсэн л да. Тэгэл Цогтбаатар дараа нь 21 онд өнөд Ваасан хүү чи хойно ирсэн шүү. 21 онд ирсэн баг. Сан барилдаг гэсэн хүн. Жодоор орж иржсэн. Цогтбаатарын хувьд бол ер нь бол авах цаг нь айл эзэн болцсон байсан хөвгөлтэй. Харин шууд дэлхийн аварга болсон л баярлалтай шүү дээ. Хөтрөө хэрэг ийцээба голоодайсан. Тэгвэл яах вэ? Ядагчийг заасан. Өнөөдөр бөмбөрцгийн мандаа байдаа. Өнөөдөр бөмбөрцгийн мандаа байдаа гарцаа байхгүй. Цэргийн дэлхийн аварга болон улс хэмжээний мастер шгшөөгийн згшуулагч Бүрэмдүр Жэнием Давг. Өнөөдөр цогоогоод бүх барилдаан дээр хамж гарлаа. Бас хувьд бол яг юуны хувьд бол өрсөлдөгч нь наран цэцэг гэдээ хойлоо. Тэгэл хоёулангийн тэмцээнд явуулна. Тэгэд хин илүүгээ чинь л олимпиад оруулна шүү. Хин илүү барилцсны чинь ингээл. Тэгэл хоёулангийн зэрэг тэмцээнд оруулаад ингээл хоёулын ээлжиж медаль аваад ингээл явсаар байгаа. Тэгээс үлд нь бас хөдөлгөөний аварга болол. Учитэд базари! Душанбегийн их тулг дэлхийн аваргад 4-4 тэмцээнд дараад төрүүллээ. Цагийн дүсгэн дээр унаа учитэд аваад залцсан. Энэ удаа гарцаа байхгүй базари байлгүй яах вэ? Монголын шүдогийн 6 дахь дэлхийн аварга 3 дахь эмэгтэй дэлхийн аварга боллоо. Парисын олимпийн бэлтгэгдэж одоо бид нар Батцамбарын нэг чемпионс гэдэг бааз дээр ер нь тэнд л бэлтгэлийг гол бэлтгэлүүд бол тэнд явагдсан. Тэр тэгээд захирал нь Бацаахан гээд ах маань маш их тусалж дэмжиж биднийг тэнд байлгаж тэнд бас их тусал дэмжсэн. Тэгээд тэндээс л тэнд л ер нь гол үндсэн бэлтгэл тэнд явагдсан да. Сангра атглаа да. Дахиад япа аваацсан. Чигээр аваацсан. Аваргын алтан медаль илүү шалгарлаа. Ямар гоё живэ. Ямар гоё тесрвэ. Хурд үчтийн дэлбэр тесрэлт ямар гоё байваа сая. Зэ отхон дэлхийн аварга баудэрчин Баасан хүү.
3 таарч гурвууланд манай Басгүй ялж байсан Абилин Дамар тэнцсийг хүчтэй өрсөлдөгчийг ялж за бундаа босч ирээд орилсан. Орилгүй яах вэ? За Басгүй бол Монголын жудочдын 12 томдаад Монголын жудочд 20 жилийн турш 6 олимпиад медаль авлаа. 5 олимпиад дараалан авсан байсан нэг амжилттай ахиулж Монголын цорын ганц төрөл 5 олимпиад дараалан 6 олимпиад медаль авсан Монголын цорын ганц төрөл. Олимпийн наадмын Монгол улсын 31 медалийг Ясрынгийн Баудоржин Басгүй авчирлаа. Нэг л даруухан энэ эрхэм дасгалжуулагчийг бахархал нэвтрүүлгийнхээ шин дугаард урьж оролцууллаа. Өндөр их Алтай нутгийн угуулгүй өнөө цагийн шилдэг дасгалжуулагч танд дасгалжуулагчийн их ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Игнэ зогссон баатрууд шиг Ирэмгийн мянган улсынхаа оргил тэргүүн луга адил дээдийн дээд амжилт гаргаж дэлгэр Монгол орноо дэлхийн дайдад дандаа мандуулж байхын эрүүлэргүй. Монголын жудоо өхөн тамирчдын яруу алдар Бадар Тугай Ирэх Олимпийн наадмын дэвжээнд алдар гавьяага уурсгасан олон олимпийн аваргууд тодрон ялалцах болтугай.